энэ зураг нэг юу харагдаад байгаа нэг юм өтмөт юм шиг. Та нарт нэг юу харагдаж байна гэхгүй яг нэг юм амьд үт шиг. Нэг юм шар юм. Яг энэ нь бүр үнэхээр гоё амттай. За энд нэг юм байна. Гэтэ энэ юу гэдгийг мэдхгүйцэндээ энэ дэр монголоор бичиж хөөрөх юм. Манай нээс намайг. За хай. Өнөөдөр миний урт лаптоп байхгүй байгааг харж байгаах. Тэгэхээр би юм ярихгүй, юм иднэ гэсэн үг ээ. Тэгээд манай найз болохоор цагаан сарын бэлгэнд надад Таиланд явж ирчээд амар тор дуран идэх юм авчирсан байгаа. Тэгээд би тэрийг өнөөдөр та бүхэндээ идэж үзүүлье гэж бодлоо. Тэгээ юм иддэг бичлэг эхлүүлэхээс өмнө юм хэлье. Өмнөх бичлэгэн дээр хүүе энэ охины шүдний ямар балерин заваа юм бараг наашаа гарч ирлээ мэлээ гэдгээд уул нь би чи ингээд те зүг зүгээр байжсэн чинь энэ аппаратнаас олоод аппарат хийлгээд бүхэлдээ 4 ингээ шүдээ авахулсан байгаа. Тэгээ 4 шүд ингээ авсан болохоор угаасаа яаж л ойлгохтой харагдах вэ? Тэгээд миний энэ зай маань удахгүй нөхөдөөд би амар гоё шүдтэй болчихноо. Тийм болохоор төвчээртэй хүлээж агаарай заяа та нар. За энэ болохоор ийм тор дүүрэн снэкуд амттангууд байгаа. Тэгээд энэ болохоор 7-Eleven-ийн тор байгаа. Таиландын 7-Eleven-ийн. Тэгээ угаасаа ингээ бичгэн хүртэл Таиланд бичгтэй байгаа. За тэгээ эндээс одоо нэг нь гаргаж ирээд юмнуудаа идэж үзцгээе. Аль болох тийм яг Таиландын бүтээгдэхүүнүүд авахгүй хичээсэн гэсэн манай тэр найз. За тэгээ эхлүүлцгээе. За нэг юм байна. Энд ингээд харагдах нь. Энд дээр ерөөсөө ямар ч англи бичиг байхгүй. Тэр чигтээ Таиландаар ингээд бичсэн байгаа болохоор би нэг яг юу гэдгийг үнэхээр сайн мэдэхгүй байна. За заадалж үзцгээе. Окей. Ямар сонио юм шар будаа шиг юм бэ. Энийг яг дээрээс нь давс мамс хийх юм болов уу? Энэ дээрээ энэ давс нь. Энэ юу юм бэ? Яг ийм шар будаа. За идэж үзтгий. За. Яг чипс төмс шиг шарсан төмс шиг амттай юм байна. Яажгүй. Ийм жижиг шар будаа шиг болгоцсон тийм шарсан төмс шиг амттай тиймэрхүү юмнууд байна. Окей. Нэг муухай жиш гоё жиш. Гэтэ өлсөн үед идвэл нөгөө шарсан төмс шиг амтгаж байгаа болохоор амар дэжгүй санагдлаа. Намаа нэр оноо өгөөч гэдсэн би оноо өгөхгүй. Зүгээр шууд реакшнараа гой муухай гэдэг үгээрээ л хэлээ явчих заяа. За энэ бол дэжгүй байла. Гойч муухайч дэжгүй. Окей. За дараачих. За. Дараачих нь юм байна. Юу гэдгийг хараагүй шууд та нарт харуулчлаа гэхгүй юу? Энэ өнө хатаасан загас юм шүү. За бодлоо шүү. Зя. Ийм гурил шиг хэрцсэн гурил шиг юм байна. Ийм хэрцсэн гурил шиг. Өнөр нь яг шапраад шиг өнөрдөж байна. Яг шапраад өнөрдөж байна. За амсаад үзтээ. Энэ ари халин балимны мах юм биш үү? Халимны зураг мөрхтэй. Хаг загас шиг амттай. Яг шапраад шиг амттай гэж байна. Яг өнөрдөж байгаа тагаа яг адилхан. Тэгэхээр энэ юу гойдоо арах юм байна. Би угаасаа амар махсаг. За окей. За нэг юм байла. За дараачих нь. Гами гинэ. Ок. Blueberry-тэй гами байна. За нэг бодлохай. Дотроо ийм жижиг уут нүцтэй. Олон ширхтэй юм байна. Яа, задлахай. Яа би цаасаар хөтлөө идэж одоо дахиад идэж байгаа даа үнэхээр итгэж байгаа байхгүй нэ. Амттай. Гэ гаднал нь юм иржэн шиг нэ. Дотроос нэг юм арай юм шингэн хэлбэрийн нэг тийм юмтай байдэн штэ. Яг тийм төхөр байна. Голоор нь хуваасан чинь яг амтагтаад байгаа тэр шингийн юм нь яг над нүдэнд л харагдаад байна л да. Та хэд харагдаж байна гэхгүй.
нэг ийм шар юм. Яг энэ нь бүр үнэхээр гоё амт дээ. Яг энэ чихрийн хамгийн гоё хэсэг нь яг энэ юм шиг. Энэ бүр үнэхээр амар таалагдлаа. Маш гоё. Маш гоё. За дараач нь. Ёо гар наалдаад байна. Далаач гоо гэхгүй. За энэ юу вэ? Далайн байцаа шиг л юм харагдаж байна. Оо. Ойшиг нэ японоор биччихэж. Би нэрээ хурган N5-тай шүү дээ. Данч корона гараад тэгээд дахиж цааш нь үргэлжлүүл сураагүй. Тэгээд тэр чигтээ ажил төрөлд ороод явцсан хүн байгаа. За энэ яг юу ийм савтай далайн байцаа байдэн штэ. Яг тэр шиг юм байна. Гэсэн чинь угаасаа далайн байцаа юм шүү. За окей. Далайн байцаа. Гэхдээ жирийн далайн байцааг бодвол амар гоо чихэрлэг хэрнээ давстай. Гэхгүй. Ойлгож байна. Амар жоохон нялуун амт нь игдсэн байсан болохоор нэг таалагдсангүй. Сони юм бэ нэг юм хорсоолч нэг тийм давстай мөртлөө чихэртэй идэв штэ нэг юм хорсоолыг идээд байгаа юм шиг тийг санагдаад байна. За энд нэг юм байна. KitKat шиг харагдаж байна. Ягаан өнгөтэй. Take it гэдэг нэртэй юм байна. Йогурттай берритэй гэж байна. Ок. За идэж үзчихье. Оо энэ бүр яг KitKat л шүү дээ. За. Яа өмнөх далайн байцын амтагдаад. Ам хамаа зайлдаг юм ажиглалтаа тавьж байгаад идэх юм уу? Энэ юу вэ? Энэ аим сони амттай минь. Энэ йогуртны амт нь нэг юм жоохон аим балер амт оруулчих. Ийм цагаа дэ мууд. Сэний хосныг таалагдсангүй. За. За энд нэг юм байна. Гэтэ энэ юу гэдэг нь мэдхгүйсэн энэ дэр монголоор бичиж хөөх юм. Манай нээс намайг ингэнэ. Хатаасан гахаан зайдас. Вау, энэ дотор зайдас байгаа юм байна. Гайхалтай. Хөөхнөө бас ийм маркер энтрээр биччихжээ. Юу ч өнөртгүй. Яар сэний хэрцэн зайдснууд ээ. За би таньд харуулъя за. Ингээд хям ингээ хэрцчихдээ штэ ингээ нэг нэгээр нь тэгээд яг хям шиг юм хараа. Жижигхэн хям гинэ. Зайдсаа хэрчингуудаа нүүтгөө хатаацсан байна. Тэгээ энэ гахаан зайдс гинэ. Вау. Би бүр амьдралдаа анх удаа ийм мэдэж үзэж байна. За бүгдээрээ хамтдаа амталцгаая. Яг чипс шиг юм байна. Хазагдж байгаа нь. Хатцсан болохоор харахгүй л дээ. Яалчгүй мангар махсах хүн юм а би. Гоё юм төрж байна. Яг нэг юм чипс шиг хэрнээ. Яалчгүй нэг тийм зайдсны амт. Тэгснэ гахааных. Чигш. Nice. За энэ бол дажгүй. Дажгүй дарах юм байна. Хөөрхөн бичсэн. Ийм юм байна. Энэ төрөний нүүнэг хатаацсан далайн юутай жоохон төстэй юм шиг байна. Ок. За задлаа. Бас ийм 50 мавртай. Амар сони өнөрнөж. Юу юм бэ? 8 алж юм уу? Тийм байна. 8 алж байна. Хүүх. Энд гэтээ түрүүний юунаас бүр хамаагүй л амар хурц өнөртэй юм байна. Заак. Халуун уутай юм байна. Үний нэг юм загсны юм шиг өнөрнө. Нөгөөдгөө бодвол амар юу юм бэ? Хурц юм байна. Дажгүй. Тэгтээ дажгүйгаас дагуур гэхгүй. За дараач. Яа юм байна. Өдөр бүгдээрээ ингэ Таиланд бичгтэй амар хөөрхөн. Яг Таиланд юмнууд авчихсан байна л да. За окей, энэ нас нэг далайн
цар хуу юм бэ? Тэгснэ будаатай юм. За. Болгож үзчихээ. Вау. Нара ийм ингээд ийм та хоёр талтай далайн байцтай тэгснэ голоороо ийм энэ одоо гүнжтэй үр юм уу? Тийм юм шиг байна. Бахан ийм буудаа үр тариа байна. Дотор нь. За окей. Идэж үзье. Яг ийм кимбабыг доторх будаагийн бас ингээ хатаацнаар идэж байгаа юм шиг тийм амттай. Ингээ ороцсон кимбабыг хатаагаад идэж байгаа юм шиг. Энэ доторх энэ буудаа үр мөр нь яг будаа шиг амтагдаж байна. Яг будаа. Ингээ жарсгойгоо ингээ шаржигнаад инараа. Яг реклам тоглож байгаа юм шиг байна. Энэ үнэхээр гоё. Гоё байна. Гоё. Бас дундраад байна. За энэ бас нэг бас л нэг хатаасан юм шиг байна. Бас л Таиландын яг өөрсдийнх нь бүтээгдэхүүн байна. Түрүүнийх шиг юм тавиуртай. Тэгээ хатаасан. Нэм. Яг ингэ загсны хоол идэж штэ. Загсны хоол нэг сонио өнөрддөө штэ. Яг тэгж өнөрдөж чинь. Та нар загсны хоол мэднэ штэ. Ингэ нэг юм загсны дэлгүүр орохоор нэг юм сонио өнөрддөг дээ. Одоо өнөрдөж байгаа та нар тэгэхгүй. Яг тэр өнөрдөж чинь жоохон. Яг тэрийг дотроо төсөөлсөн чи идэх гэсэн чинь нэг жоохон сонь жирг явчлаа. За би энэ жоохон үзүүрийг аваад үзье. Халуун ногоогүй юм байна. Өмнөх хоёроо бодвол жоохон амт сул амттай чадахгүй нэ гэхгүй. Мохаа гэхгүй. Мохаараа оруулчих. Уучлаарай. За дараачих нь. За энэ юу вэ? Хатаасан гуа. Энэ шүү. Тийм ээ. Наа. Дарс шиг өнөртөж. Ой. Нэг киселтаа шиг амтдаг гэх юм. Хатаасан зүйл миний шууд хазар дэлэхгүй юу. Тэр замд нь аюугаа амтдаг тийм. Гоё, маш гоё. За дараачих нь. Энэ юу юм бэ? Ийм санааны ялцгасан юм мэдрэгдэжээ. Бас Таиландд бичиж ямар ч юу алга. Энэ яаж онгойлох юм бэлээ? Энэ зураг нэг л юу харагдаад байгаа нэг юм өтмөт юм шиг. Энийг хаажир онгойлох юм байна. За эндээс нь за ингээ онгой. Шүүс өсөрж байна. Яа. Нэг харж байна уу? Харагдаж байна уу? Им кимчи шиг. Би нүнээр идэж чадахгүй юм шиг байна. Тадар тийм юу шиг харагдаж байна гэхгүй яг нэг юм амьд үт шиг. Халуун ногоо бүр үнэхээр аим шигтэй халуун ногоо өнөртөж байна. Нэг юм хужаа мөөг идэв штэ нөгөө аим халуун ногоотой зургийг нь оруулж зээ гэхгүй яг тэр шиг амттай тэр шиг үнэртэй юм байна. Гэхдээ тэрнээс ч илүү яг юу гэдгийг мэддэхгүй байгаад болохоор би идмээргүй байна. Энд ямар ч юм дүнлэхгүй боллоо. Иддэг биш юмнууд ч гэсэндээ орчихсон байна. Бахан нүүрний маскнууд байна. Эдрийг шин тавьчих харуулахгүй. За энэ бас нэг арай өөр төрлийн юм байх шүү. Идэж болохгүй юм байх шүү байна. За энд KitKat байна. Гэтэ энэ KitKat миний ерөөсө харж байгаагүй KitKat байна. Ананастай тэгснэ тарттай гинэ. Ананастай тарт.
Вау, ийм хоёр өөр өнгөтэй юм байна. Ингээ энэ уртл нь ингээ шар энэ ананаас нэмбэлгүй гэхгүй. Тэгээ ингээ артл нь юм хар. Тэгээд ийм KitKat байна. За хайдаж үзтгий. Nice. Сайгүй. Маш гоё. Гоё. Нара. Ингээ хоёр өөр өнгөтэй. Тэгээ энэ түрүүнийхтэй адилхан юм шиг байна. Нөгөө түрүүний будаа шиг хамгийн ихэн задлагдахтай. Гэтэ энэ нөгөө юутэй юм бэ? Нөгөө нэг васабитэй юм шиг байна. Би энийг васаби гэж харж зүг үү гэхгүй. Буруу ч байж магадгүй. За окей, задлаа л үзтгэе л дээ. Нийлх ярьсан хүн байх юм. За окей, түрүүний шар будаа шиг юм чинь бэ. Та нар түрүүний царайдсыг харсан шүү дээ тий. Ок. Васаби мөн байсан юм шиг. Тэ аим сонир. Мухана. Эхнийх нь хамаагүй дээрээс юм байна. Нөгөөх нь хамгийн их задалтай. За одоо ганцхан юм үлдсэн байна. Ганцхан юм үлдсэн байна гэж нэг ийм гаа байна. Энийг одоо өнөрлөх цаашин тэ нэг юутай холилдчихэж. За хэрвээ заяа Таиланд таньдаг хүн амьтан чи явж ирчээд юм авчрахтаа дунд нь энэ байхгүй байх юм бол бүр шал сух шүү заяа. За энийг бол бүр ингээд зоолттой авчрах хэрэгтэй зүйлүүдийн нэг байгаа. Жажаа энэ бол хатаасан манго тийм ээ. Нэг хүлгэж идэх үнэхээр тасархай байдаг. Энэ ерөөсөө манай ажил дээр ингээд ич явсан хүмүүс авчраал тэгэл баг хамгийн түрүүнд дуустдаг юм. Би нэг ямар амттайг юм. Хээ. Задлж чадахгүй. За. Энийг задлахгүй үлдээч яа. За энийг угаасаа ямар амттайг энэ мэдэн штий Монгол ч гэсэн хатаас манго зөндөө байдаг. Би энийг угаасаа задлааг ямар хазаад идэж чадахгүй ш миний шүд дийлэхгүй учраас угаасаа маш гоё гэдэг тийм өргөмжлөл өгье. Тэгээд энийг задлахгүй ингээ үлдээч яа. Тэг ямар ч тач маш олон зүйлсийг задлж онгойлгож идлээ. Тэгээ энээсээ талын ажил руугаа давж явдаглахтаа гэхгүй. Тэгэхээр ер нь амар сонирхолтой л гоё амттай сонин амттай анх удаа идэж үзсэн юмнууд маш их байла. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэгтэр юм идэхгүй би гоё юм ярьж өгөн заяа. Тийм болохоор дараагийн бичлэгийг заавал үзээрэй. Subscribe дараарай. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.